Гишүүдэд Наранбаатар гишүүн урьж байна. Ажлын хэсэгтийн өдрийн мэнд төргийа. За хөдөө аж ахуй яамнаас тодруулъя. Энэ жилийн ноолуур бэлтгэлийн ажил ер нь ямар шатандаа явж байна вэ? Мэдээлэл өгөөч. Ялангуяа говийн бүс, баруун бүсийн ноолуур бэлтгэлийн ажил одоо ямар хэмжээнд явж байна? Үн ханш ямар байна? Гэдэг дээр мэдээлэл өгөөч. Тэгээд дараа нь асууя. Иргэжил ер нь бас эдийн хэмжээний ноолуур бэлтгэл явах юм. Бас ямар зохион байгуулалтаар энэ ажлыг хийх юм бэ? Яаж төлөвлөж байгаа вэ гэсэн. Тэгээ дараа нь тодруулъя. За, Нанцдын Наранбаатар гишүүний асуултанд Хүнс аж ахуйн хөнгөлөлтөрийн сайд Чадамбай Инх баяр хариулна. За, гишүүний асуултанд хариул. Энэ жилийн эсрэг тоологдсон ямааны тооцоолоод гаргахад 8300 тонн нийт бохир ноолуур гарахаар байна. Энийг нэг самнаад босруулах гэхэд 4150 тонн самсан ноолуур болно. За үүнийхээ нэг 2500 тоннын экспорт нь гаргахаар үндсэндээ гэрээлтлүүд нь хийгдсэн. 1000 үлдсэн 1500-аар нь дотоодын үйлдвэрлэлүүд эцсийн бүтээгдэхүүн хийх гэсэн ийм зорилготой ажиллаж байгаа. За үндсэндээ ноолуур маань байгаль цагуур малын одоо үржил селекцгээд өвлжилтгээд олон хүчин зүйлээс хамаарат үн янз янз согтож байгаа. За жишээлбэл Зүүн аймгийн ноолуурууд 155-аас 168 мянган төгрөгөөр аржаалагдаад дууссан. Төвийн бүс 130-аас 140 мянган дээр дууссан. Одоо хангаан бүс, хойд бүс дээр ноолуур идэвхтэй явагдаж байна. За хамгийн одоо үн бага байгаа нь манай говийн бүсийн ноолуур. Нэлээд юу ихтэй. Ширхгийн хувьд янз янзын тал байна. Дээрээс нь нэлээд байгалийн бохирдол нэлээд өндөр буюу ноолуурын гац бага байгаа. Гэхдээ үн бол нэг 100,000-аас доош буухааргүй ингэж одоо авагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт ноолуурын 60% үндэсний үйлдвэрүүд автсан байна. За цагаан алт хөтөлбөрийн хүрээнд гаргасан их усүр бүрэн ашиглагдсан. За Монгол банктай сая ярьж байгаа бид нар арилжааны банкуд ноолуурын холбоо үйлдвэрүүдтэйгээ хамтраад өрийн бичиг гарах асуудал шийдэгдсэн. За одоо ингээд гэрээн дээр орж байна. Ямар ч байсан энэ жил ноолуурыг дотоодын үйлдвэрүүд авахд санхүүгийн ямар нэгэн их усрын дутагдaltaгүй байх ийм зохион байгуулалт даргамжийг аваад дуусч байна. За одоо ингээд 5 сар гараад ирэхээр баруун 5 аймгийн гол ноолуурууд идэвхжиж саналж явагдаж байна. За ингээд тэнд авж байгаа үн бол өдөр болгон үн гарч нийгмийн сошиал орчинд мэдээлж байгаа. Хамгийн доотлолтой буюу говийн бүсэд 100 мянга, тэгэл дээшээ 100 мянгаас 140 мянган хооронд ширхгийн ялгаатайгаа байдлаас ноолуурын худалдаа авалт одоо явагдаж байна. За ингээд Монгол банкны энэ асуудал маань одоо ингээд эцэслээд үндсэндээ гэрээнд орж байна. Нийтдээ нэг 500 тэрбум төгрөгийн вексель өрийн бичих гаргаж байгаа. За энэ бол энэ ноолуурыг энэ жилийн ноолуурыг бүрэн худалдан авахд бол хангалттай. За нөгөө талаас бас урд төршийн одоо аж ахуй нэгжүүд нэлээд хүлээж харж байгаад бидний энэ шийдвэр ингээд хэрэгжээд ирсний үр дүнд бас урд төршөөс нэлээд хэмжээний бэлэн мөнгө орж ноолуур худалдаа авалтаас давхар идэвхжиж байгаа. Тэгэхээр ноолуурын энэ жилийн бэлтгэл ингээд нэг амжилттай үндэсний үйлдвэрүүд сүүлийн 30 жил анх удаа ноолуураа дотоодоос бүрэн хангаад ингээд экспортлох юм чадварыг бүрдүүлээд үйлдвэрлэлээ өргөтгөөд Нэмж хариулах уу да? За инхээр сайдын микрофоныг нэмж өгье. Гүйцэж хариул. Ноолуур дээр өмнө угаагаад түүхийн ноолуур гаргадаг гэсэн бол одоо самдаг болсон шин шат нэг шатанд гарсан. Энийн үр дүнд Монгол улсын ноолуурын үнцэн нэмэгдэнэ. Ноолуураас олох ашиг дотооддоо үлдэх ашиг 500-аас 700 тэрбум төгрөгийн зөрүү өртөг Монгол улсад цалин хөлс татварлаж үлдэж байгаа. За яг одоо урд хөршид 1 кг цагаан ноолуур 128 мянган төгрөгийн үнэтэй байгаа боловч идэвхжил туйлын сул байна. Яагаад гэвэл энэ тарифын одоо хятад Америкийн худалдааны энэ тарифын зөрчил нэлээд шийдэгдээгүй байна. Энтэй холбоотойгоор бол харин бид энэ хугацаанд үйлдвэр өргөтгөхөд самнах хүчин шатлаа хийж чадсан тул бид манай үндэсний үйлдвэрүүд идэвхтэй ажиллаад ноолуураа дотоодын зах зээлээс ингээ бүрэн бэлдээд ноолуурынхаа ард гарах ийм төлөвтэй байна. За, Нанцдын Наранбаатар гишүүн тодруулъя.
За эрхчил хэдийн хэмжээний ноолуур бэлтгэхийн их усүр яаж төлөвлөж байгаа? Ямар их усүрээс ичнэ хэмжээний төсөв хөрөнгө эрхчлийнх дээр тавьж байгаа. Энэ жил бол бас малчид маань нэлээл ялангуяа говийн баруун бүсийн малчид маань нэлээл зүдрэх шиг боллоо. Хоршооны зээл ав гэж байгаад нодлоо авах болсон. Энэ жил одоо ингээд ноолуур нь үн ханшгүй болцсон. Авч байгаа газар байхгүй. Хүндэл байх шиг байна малчид маань. Тийм учраас бид эртнээс бас энийгээ сайн төлөвлөл зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ дээр хариулт. За хүн судалж хөнгөлдрөн сайд инхээр сайд микрофоныг өгье. Нодлон төсөв дээр дотоод ноолуураа 100% үйлдвэрүүд авах юм санхүүг оруулж ирсэн боловч төсвөр хасагдсан. Тэгэхээр энэ жил тэрийг бас дахин оруулж ирсэн бас хассан баг. Энэ дээр мэргэжлийн байнгын хороо анхаарч үндэсний үйлдвэрүүд ноолуур худалдан авахд зориулсан их усрыг төсөвд суулгах шаардлагатай. За бид бол сая 2 дахь хувилбар буюу Монгол банктай ярьж өрийн бичиг гаргаад вексель хэлбэрээр одоо өрийн бичгээр ноолуур худалдан авах ажиллагааг одоо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ бол бас 2 дахь хувилбар байгаа юм. Тэгэхээр одоо энд үндсэн үйл ажиллагаа нөгөө бид өргөн барьсан төслөөс ялангуяа ноолуурын чиглэлийн ажлууд нэлээд бүр хасагдсан байгаа гэдэг дээр анхаарад санал хураагаад шийдвэрлэх сайн байна. За жигжтэй бочрал гэх шүү.